За сайн байна уу? Эрхэм сонсогчдоо. Өдрийн мэнд. Өнөөдөр хөтлөгч Ариунаа нэгэн эрхэм сонирхолтой зочин ирсэн байгаа. Жавхланбаатар. Жавхланбаатар маань анагаах ухааны магистр, уламжлалын эмч юм залуу ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За урьж нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баяртай байна. За Жавхланбаатар өөрийгөө танилцуулаач. Одоо ямар ажил эрхэлж байна? За цагцаахан авахтай. Манай цагцаахан. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. За тэгэл Төв аймгийг 10 жил 8 жилээр дамжаал тэгэл аятан болсон. Одоо бол улаан ухааны хэмж тэгээд магистр 2010 онд хамгаалсан. Одоо ахлах зэрэг гэдэг мэрэгжлийн зэрэг нь эрдмийн зэрэгээр болохоор магистртай. Тэгээд одоо эмнэлзэн сургагч багш гэж одоо эмч нартаа бас сургалт явуулах юм тусдаа бас сургалтыг дүүргэсэн. Тэгээд одоо бол их олон ажиллаж байгаа. За. Тий. Яг өөрөө өдөр тутамдаа бол дийлэнх цагаа бол эмчийн ажиллаараа хүнээ үзнэ. Улаан анагаах ухааныхаа яг 100% уламжлалтаараа онцлогоо эмчилгээгээ хийгээд ингэ явж байгаа. Нэг чиглэл нь тийм байна. Тэгээд хажуугаар нь тэгэл явж байна да. Хажуугаар нь юу хийж байгаа вэ? Олон нийтийн. Олон нийтийн. Тий. Бол манай Тэжээх ухаан гэдэг яг уламжлалт анагаах ухааны эмчнэрийн нэгдсэн төрөмс байгууллага байна. За энэ маань юу гэж нэхэр төгссөн сургууль хамаарахгүйгээр нийлдэлтэй. Одоо гишүүнээр оролцоод манай үйл ажиллагаанд оролцож явчих боломжтой. За хамгийн том ажлууд нь бол Тэжээх ухаан төрөмс байгууллагын хамгийн том ажил нь бол өдөрлөг нийлдэлтэй тийм өдөрлөг хийж байгаа. Тэрийг алтан тун гэж нэр өгөөд тэгээд тэнд эмчнэрийн сургалт, эмнэлгүүдийн танилцуулга, бүтээгдэхүүн танилцуулга, иргэдэд чиглэсэн сургалт, эмчнэр чиглэсэн сургалт тэгээд нэг бүтэн өдрийг зориулдаг. Иймэрхүү. Тэгээд эмнэлзэн одоо сургалт гэдэг хөгжлийн төвөөс нөгөө багцаг ирэх авцсан. Яг эмчнэрт тусгай зөвшөөрлөө сунгахад нь шаардлагатай байдаг багцаг цуглуулга. Манай талаас болохоор эмчнэрт шаардлагатай мэдээлэлээр нь авсан юм сургалтын бас үйл ажиллагаа болдог гэсэн. Ер нь эмчнэрлөө чиглэсэн ажил болоод иргэдэд чиглэсэн одоо улаан анагаах ухааныг таниулах, сурталчлах гэдэг ажил руугаа нэлээ. Ажлыг хажуугаар ийм ажил хийж байгаа. Жавхланбаатар эмч ер нь эмч болоод нийт хэдэн жил болж байна? За 2007 онд. 19 20 жил болж байгаа юм байна тийм ээ. За 19 жил юм тий. За Жавхланбаатар эмчийнхаа хүүхэд насаар аялмаар байна. Хүүхэд байхдаа хаана юу хийж байв? Ер нь 10 жилд ямар хүүхэд байсан? Төв аймагт байсан уу? Улаанбаатарт байсан уу? Энэ талаар ярьж өгөөч. За. За малчин айлын хүүхэд. Тий тэгэл хагас бацаанд хөдөө мал руугаа явцдаг. Зуны 3 сар хөдөө мал дээр байдаг. Тэгээд хичээлт өдрөө хичээлээ хийгээл. Тэгээ 8 дугаар анги төгслөг ийм амьдралын хэмнэлээр тэгээ нөгөө хурдан морь унах, тэгээ хурдан морины ажилд таслах тийм байдалтай. Тэгээ зундаагүй малаа барина, хайрыг цагаагаа хураана. Өвлийн бэлтгэл ажил чинь зундаа л уулздаг байлаа шүү дээ. Манайх нөгөө Төв аймаг Баянжаргалан болохоор нөгөө тариа хадлан гэдэг байдал бол байхгүй. Нөгөө ер нь бол хуучин цагт яажсэн байлаа. Хадлаад ирсэн байлээ. Тэгээ бидний үед бол байгаагүй 90 оноос хойш байгаагүй нэгдэл тарцсан. Тэгээд бидний өвлийн бэлтгэл бол тэгэл нэг хайрыг аарцаа хураах, хониосаа, өхөр малаасаа тэгэл өглөө нар гараг бахтал адундаа явах. Ингээл тий. Би айлын 2 дахь л доо. Тэгээд ер нь бол ах гадуур ажиллаа, би гэрээ ажиллаж юм шиг нөгөө гэрт гадаагүй ингээд нөгөө ажиллаж бүгдийг тавуулаа. Тэгээд нөгөө хүн болгон өөр өөрийн үүрэгтэй. Тэгээ хүн болгон дорд бүр ажиллаа хийдэг. Энд завтай нь холоо игээл завтай нь тийшээ гүүгээс хаагаал. Тэгээ манайх нөгөө тавуулаа мөртлөө нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд бусд нь эрэгтэй байхгүй. Тэгээд гүнж одоо тий нөгөө эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн ажиллаа. Эмэгтэй хүний ажлыг ингээд гэрт гадаагүй бүгдийг хийдэг. Тиймэрхүү байдалтай өнгөрсөн. Тэгээд 2000-аас 2002 онд болохоор Төв аймгийн Хүмүүн зохицолбор сургуульд яг 9-10 дугаар анги химийн гүнзгийгээр төгсөөд тэгээд 2002 онд конкурстад одоо энэ Нотч Манаран би их сургуульд хэлсэж харсан. Уламжлалт анагаах ухааны хэмжээр. Тий. Уламжлалтын их хэмж гэдэг дээр бол ерөөхдөө аав ээж нөгөө
чих хандлага бол эмчил болж ивэл гэсэн шаардлага байсан. Тэгтэл тухайн үед бол нөгөө эсэлт их хат байсан. Одоо зөвхөн манай аймаг дээр ихэд 40 хүүхэд 7 хувиар дээр. Тэгээд тэндээс ихэмчрэн 3 4 хүүхэд ордог ч юм уу иймэрхүү нэлээ хат байсан. Тэг хатаа нөгөө мос ордог хүн чинь тэгэл тухайн үедээ хөссөн сургууль авч чадахгүй байдал үүсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө хашууцын дараагийн хувиар нь манай Отчмаар бэ их сургууль, Манрамб, Оточ Манрамб байхгүй их сургууль байхгүй. Тэгээд тэнд ороод яг 5 жил сураад төгссөн. 2007 онд төгссөн. Тэгэл тасралтгүй л ер нь уламжлалтаа чиглэлээр л яваад байгаа. Баярлалаа. Жавхаа эмч хиймдээ сайн хүүхэд байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр сурлагтаа бол гүнзгий ангиудаар л явсан. Тэгтээ нөгөө ангид оюутан байхдаа 60 жилдээ одоо донд 8 жилдээ ч юм уу ангийнхаа бол сурлагаар ихний аргат байдаггүй. Нөгөө нэг төвлөрч одоо юм хийдэг үл байсан юм шиг байлаа. Одоо ингээ эргээ харахаар юм ингээл жоо нийгмийн итгэх нэвтэрч байдаг гэсэн шиг. Уламжлалт ангаах ухаан гэдэг мэрэгжлийг ер нь хизээнээс сонирхсан. Яг яагаад энэ мэрэгжлийг сонгосон бэ? Хин нэг нөлөөлсөн үү? Ер нь аав ээж нь эмч болохыг хүсэж исэн гэсэн шүү дээ. Эсвэл өөрөө яг сонгосон уу энэ мэрэгжлээ? Суур эмч болно гэдэг нь бол бүр одоо багаас нөгөө за чи бол тооны хүн, чи бол эмч болно. Тэ чи бол цэргийн хүн гэдэг нөгөө бидний мэрэгжил нөгөө айл ингээ багад хизээ тодорхой басна мэддэггүй. Гэрт ингээд нөгөө яригдсан, яриа болцдог. Тэгээ одоо цагаан сараар наадмаар ах トゥ нар цоглоно. За манайх нөгөө жилдээ бас жилийн засал гэд хийлгэнэ гэдэг. Одоо гэрт ингээд лам ирээд ном уншаад олон хоногор манад амьдрна. Тэгээ тэр хүмүүст ингээ харахаар за энийг л нэг юмч болгочмаар байна. Тэр зөвөрөн л номыг уншчих гэдэг. Засал ном уншуул гэдэг ингээд одоо тэгээд нөгөө багасаа ингээд нэмж болох хэрэгтэй гэдэг байдлаасан. Тэгэхээр ер нь бол төв хангахаас өөр сургуулийг бол тухайн үед бол мэдээл байсангүй. Яг конкурсын хуваараар бол Оточ Мандрам бэг сургууль уламжлалтай анги юм байна гэд. Тэгээд яг шийдвэр гаргах төвшин дээр бол манай Инхтуул гэд химийн багш маань энэ хувийн сургууль мөртлөө энэ уламжлалын ухааны сургууль энэ чи заавал ашигс гэхгүй яг хөдөөж байгаа эрүүл ахуйч анги нөгөө химээр учраас сорилс учраас байсан л да. Тэр чи нэгэнд имжиг зорьсон юм чинь чи энийг сонирхоод үзэх. Тэгээд сургууль дээр нэрж бол за захиралтай манай одоо багш нартайгаа уулзаал ер нь бол за манай сургууль ийм байна. Тэгээд очин цаг ангах анги гэдэг хичээлээ ингэж ордог гэд эхний байлаар бас шийдвэр сонголт юм байсан. Мэргэжилдээ дурлсан гэвэл сониуцсан гэх юм уу. Тэгээ нэгдүгээр курсээ бол тэгэл нэг ингээл төгсөж байгаа шүү дээ. Тэгээ хоёрын дундаас эхлээд манайд хоол хүнс одоо эдэ ундаа судлал гэж байгаа шүү дээ. Хоол болно болохгүй энэ өвчний үед энэ хоол болно. Энэ хоолыг идэхээр ийм өвчин идэх нь энэ өвчинд одоо ийм хоол болно болохгүй гэл ингээд тэнгууд нөгөө сонирхол ач эхлэв шүү дээ. Хөдөөний хүмүүс чинь нөгөө хоолны сонголт их мотой махгүй л будаа. Тэгэл нэгдүгээр гурал хоёрдугаар гурлаараа нөгөө давстай борцог гамбар эдэл өссөн юм чинь тийм олон хоолны нэр төрлөөр гараад ингээд их сонирхолтой байсан нэг. Тэгээ 20 дугаар курсээс ер нь бол жоохон бусдаас нэг жоо өөрийгөө тусгаарлаад эмчнэрийг дагаж эхэлсэн. Манай сургуулийн Оточ Мандрам бэг сургууль хажуудаа хамт татсан эмнэлэгтэй. Оюутнууд ингээд чөлөөтэй очоод эмч нартай хажууд ингээд суугаад уулздаг байж болно. Тэгээд эндээс эхлээд дараагийн нөгөө хичээл задаг багшаасаа гадна эмч багш нартай болж ирсэн гэсэн. Заваараа ингээл эмнэлэг дээр байж байдаг. Заваараа гүйж очиад хүнзэж байгааг нь хүнжилж байгааг нь хараад байж байдаг. Иймэрхүү байдлаар. Ер нь бол танхимын сургалтаас гадна дадлага сургалт гэдэг юм руу сониуцсандаа хөтлөгдөд тэгэж. Тэгээд 3 дахь курсээс ер нь хүн эмчилж эхэлсэн. Нийт хэдэн жил суралцдаг вүлээ? Бакалавр нь 5. Тэгээд магистр нь 2 жил. Нийлээд 7 юм байна. 7 тий. Тэгээл нарийн мэргэжлэр бол яваг л те. Шууд нөгөө багшийн ажил хийгээд явцсан болохоор төгсөд 2007 онд төгсөнгүүтээ хэсэг гадаад руу Польш өндөрлөө яваад уламжлалтаар бас ажиллаад үзчих санаатай ингээд таарч явж байгаад ер нь нэг дотор хүн ер нь бол дахиад нөгөө үзэх судлах хэрэгтэй юм дутуу байгаа. Уламжлалтаараа сайжрыг бол хайчгаа гэдэг бодлоор нэлээ эргэлдэж байгаад тэгээд эргэн тойронд байсан хүмүүстэй нэлээд зөвлөсөн л доо. Тэгээд аав ээж бол одоо нөгөө жил мэднэ. Чиний амьдрал. Тэгтээ надад бол эмч хэрэгтэй. Чи хүн үзэх хэрэгтэй, эм мөх хэрэгтэй, эмчлэх хэрэгтэй гэдэг ерөнхий юм нөгөө хан босгочоод чи энэ давааг л даваарай гэдэг байдлаар хандж байсан болохоор тэгэл явцсан да. Бидрөө чи нөгөө
2007 онд чинь хөдөө орон нутг руу шууд сум руу илгээлтийн эзэд гэдэг шиг томилогдоод хэддүр курсээс ер төгсөнгүүт төгсөнгүүт тийм юу гарсан. Одоо эрүүл мэндийн сайдын тушаал гар. Манай төгсөлдөө манай үеийнхэн бол дандаа нэг хөдөө сумдууд руу 2 жил явах цаатай. Тэгээд 2 жилийн дараа тэндээ ажилсныхаа дараа яг үндсэн нөгөө эмчлэг хэрэгхийнхаа лицензийг авах гэдэг ийм тогтолцоо гарч ирсэн байна. Жавхан эмч аль аймаг руу томилогдсон? Төв аймгийн Эрдэнэ сандсан. Нутаг руугаа юм шиг. Төв аймагт мөртлөө Эрдэнэ сандсан руугаа томилогдож ирсэн. Тэгээд аав зун нь дагуулж очиад Эрдэнэ сандсамд манай Батраах гэдэг аавын найзууд байдаг. Тэгээд очиж уулзцаагаал за намар ирэх юм уу? Ингээд ирүүл ингээл ахын даа байх юм байна энэ гэдэг тий. За нөгөө аав бол тэр үед айгүй хөдөлгөнтэй байсан л та. Тэгээд очиагүй. Тэгээ яагаад очиагүй гэхээр шууд гадагш явцсан. Польш руу 1 жил. Нэг сар 40 хоног явцсан. Тэгээ буцаж ирсэнгүүтээ магистрт орцсон. Магистрт орж явж байхдаа сургуультай буцаад багшийн хүсэлттэй явж байгаад тэгээ багшаар орчихсон. Тэг ер нь бол багшлах гэдэг чинь нөгөө хүүхдэд хичээл заахын тулд өөрөө маш олон юм унших шаардлагатай болно. Өмнөх багш нараас одоо бид нар зааж байсан багш нар бол тийм нямба мэдлэгтэй зэгцтэй байж байгаа учраас тэр багш нараас дахиад сурах юм дутуу гэдэг юм мэдрэмж бол ингээ байгаад байна. Танаа ангийн оюутан цагийн ангийн хамт олон гэх юм бол охтууд нь олон байсан уу? Банд нар нэх байсан уу? Адилхан байсан уу? 8 жил 10 жил их сургууль дандаа л охтууд нэх байсан дүү. Тийм үү? Тий. Одоо 10 жилд чинь 28 охинтой 5 бандтай байсан билүү. Тэгээ одоо их сургууль чинь 40 оюутан төгсөхөд чинь 11 12 нь л эрэхтэй. Одоо ингээд оюутнасаа эргээд дурсахад отож марамп нарыг бэлддэг сургууль мэдээч бусад сургуулиас арай өөр л ахaltaа тий. Ялгаа нь юу исэн бэ? Хамгийн сайхан дурсамж нь юу вэ? Яг тухайд бол нөгөө ялгааг мэдэхгүй л тэгэл дандаа даалгавраар явдаг байсан. За хичээлийн хуваар бэлэн, даатлагын хуваар бэлэн. Хизээ дүн гарах уу, хизээ амрах уу бүх юм нөгөө хичээлийн хуваартай. Тэгэхээр тэрэндээ захирагтай авчдаг. Үйлдвэрлэлийн даатлагыг бол бааз эмнэлэг дээр эмийн ургамал одоо таних түүх дадлагтай ингээл өвлзөнгүүл тэгэл ерөөсөө байнга л дадлагтай. Ер нь бол гэртээ харихаа болцсон шууд оюутан болол. Гэртээ харихаа болол. Тэгэл 3 4 хүүстэй шууд гэр бүл зохиогоол ингээл явцсан. Тэгээ одоо сургуулийнхаа даваа талыг одоо ингээ эргээ харахаар үндсэн нэг онол гэдэг байгаа улаан санахын онол гэдэг байгаа. Суурь нь одоо бурхны шашин гэж ярьж байгаа буддизмын их тав ухаан, бага тав ухаан гэдэг. Тэрний их тав ухааны нэг ухаан. Буддын гүн ухаан дээр тулгуурлаж бичигдсэн тийм ном байгаа. Тэгэхээр хуучны эмчнэр нь Маранба цалтай байсан гэдэг. 10 ухааныг бүгднийг үзээ тэн дундаас ангаах хоноргоо чиглэж явж идэг байсан. Одоо орчин үед болохоор зөвхөн ангаах ухаан, энэ заач бусад гүн ухаан дээр бид нар зүгээр одоо нэг амсаал өнгөрчиж байгаа. Өшөө уламжлалтаараа сайжрах гэвэл тэр бусад буддын 10 ухааныг үзэх шаардлагатай. Тэрний цаана дахиад ухааны 18 орон ингээд өшөө ингээд үзэх зүйлүүд байгаад байгаа. Тий. Гэтэл нан дахиад орчин үеийн шинжлэх ухаан хөгжсөн. Одоо AI ажлын хүртэл ороод ирсэн ингээл шинжлэх ухаан ингээд маш хүчтэй орж ирж байна. Тэгэхээр тэнд яг уламжлалт юмж мөн чанараа хадгалж үлдэх энэ ялгааг их сайн ойлгуулж өгсөн байна гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол их сургууль багшлаад тухайд оюутан багтаа ч гэсэн ингээ харж байгаа хүмүүсийн нөгөө өсөл зорилго өөр учраас одоо сонсож байгаа, үзэж байгаа хичээлийн ойлголт нь ч өөр сургуулаа төгсөөд болцсон гэж үзэж байгаа юм байхад одоо л сурч байгаа хүмүүс байна. Бид нэр сураад болцсон одоо багшилж яхад зарим хүмүүс би багшлах болоогүй юу ч мэдэхгүй багшлаад яах вэ гэл ингээ тэгэхээр бас их л хүнд ингээл таны мэдрэмж төрдөг юм байна. Жавхан эмч оюутан байхдаа 3 дугаар курсээсээ хүмүүсийг үзээд өвчнүүдээ хүлээж аваад үзээд эхэлсэн гэсэн шүү дээ. Тэр үед бүр яг хамгийн анх удаа өвчтнөө үзэж байхад сандарч ийсэн үү? Яг ямар сэтгэл төрж ийсэн бэ? Ер нь бол битач хүн үзнэ нь бол яг нь ер нь л төгсөөд тий. Дандаа нөгөө эмч багш нарынхаа хажууд багш нарынхаа хичээл сургуулийн их сургуулийн хичээл зааж байгаа багш нар бол эмнэлзүүр нэгтэй ороод байдгүй. Зэрэгцээд нөгөө эмнэлэг дээр эмчээ хийж байгаа хүмүүс маань дагаад очихоор одоо эмнэлгээнд
бид нар чинь нөгөө 3 дугаар курсээс 2 дугаар курсээс солихын дадлагаас ахуулаад шууд өвчтөнтэй эмчилүүлэгчтэйгээ харьцаа авчдаг байсан үе байхгүй. Одоо бол нөгөө ур чадрын өрөөтэй болсон. Одоо тэр үед бидний үед бол нэг үндсэн тэр үед гэж ярьдаг болсон юм шүү дээ. Тэгээ 2003-4 онд чинь бас шууд нөгөө хүнтэйгээ шууд контакт байсан. Тэгэл хамгийн ихний эмчилгээнд авч ирсэн хүн маань бол нурууны өвчтөй хүн байжгаад тэр нөгөө нурууны болцоо соллох барианы техник. Тэгээд нөгөө улаан тангаа ухааны бүх эмчилгээний суурь бол нөгөө одоо эмчилгээний тосон барай гэдэг одоо гоо сайхны газар бол массажлж чаддаг байхгүй. Бидний клиник дээр бол эмчилгээний тосон барай гэдэг. Уламж та гэж бас одоо орчууд нэрний үе жоохон төөрөлдүүлээд байгаа боловч суурь нь одоо нөгөө тостой иллэг дээр суурилсан юм эмчилгээний арга. Тэгээд тэр эмчилгээнүүдэд нь хийгээл оролцоол ингээ явж байсан 3 дугаар курсээсээ хүний эмчилгээнд ингээ оролцоо явцсан гэсэн. Тэгэхээр дандаа нөгөө хүний хяналттай хийгснээ хийчихэл ингээл тагаа явж байсан. Бидаж аншилт нь бол тастаа яг бидаас нь бол 2007 оноос. Аав дуудна. Манай нутагт хүмүүд нь настай хүн болно. Гинти юм гарангууд дуудна. Тэгэл би таквад очингод мацаг л дээр суулгаж аваад таквчин. Аав нь ямар мэрэгчлэлтэй лээ? Аав болохоор цэрэгт байхдаа цэргийн госпиталд одоо операцийн сувлагч гэдэг юм. Бид тэр операцийн гэдэг нь одоо мэдсэсэл юм шиг байгаа юм. Тэгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бас хаалганы сувлагч байсан. Ээж нь ээж болохоор багш. Ерөөсөө яг их сургуулаа төгсөөл хамгийн анхны ажлын гараа нь манай одоо суманда төрлөх суманда аавч хоёлаа нэг нутаг. Суманда очил одоо тэгээд тэтгэвртэй гартал. Яас багшийн ажлыг хийсэн тийм хүмүүс. Тэгэхээр ер нь бол аав жолоочлоо. Одоо тээвэрт явдаг байсан. Одоо 53 машин 30 машин унаал холын тээвэрт явж байсан. Тэгээд яг хөдөө малтай манай аавынхан тал бүгдээрээ мал дээр ээжийн тал бас бүгдээрээ мал дээр. Тэгээ мал ахуйтай одоо ч гэсэн яг хөдөө суманд очихаар ингээл шууд хоттой малтай аль дээр л боошт. Тэгээд тийм байсан. Тэгээд аавын нэг гол зорилго бол өөрөө эмч болчих гэж бодож байсан ч гэсэн. Тухайд нөгөө сурах нас мас өнгөрцөө одоо цэрэг мэрэгт яваал те ингээл тухайд их сургуульд ягаад ч уугүй. Тэгэл хөдөөрөө ер нь бол явцал юм билээ. Нэг 2 жил орчим соёлогчаар ажиллаад зэрэгт байхдаа ч гэсэн соёлогчаар ингээл ажиллаад. Тэгэхээр нөгөө эмнэлгийн зүгтээ чигтэй байгаа. Ямар ч гэсэн нөгөө цэвэр болт бохир болтыг бол ялгаа боочдог. Хүний төлөнхий тэгэл хөл гарамтарсан уурсныг оруулцдаг. Тарай марыг бол асуудаг хийдэг. Жохон эмч гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлийн хүн ямар мэрэгчлэлтэй хүн бэ? Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ? Манай их нэрийг төгсөж жаргал гэдэг. За бид хоёр нэг мэрэгчлэлтэй нэг сургууль. Говьалтай цогтын гаралтай. Би болохоор Төв аймаг. Нэг курс уу? Нэг курс дүү. Нэг курс дүү. Хичээлийн зааж гэж байгаа л. Наад танилцал. Тэгээд гэр бүлээс одоо 5 хүүхэдтэй. Ямар гоё өнөр өтгий. Тий, нэг бандтай. Манай эхнэр болохоор аав ээжээс эсвэл манайх тавлаг ерөнхийдөө нөгөө гэр бүлсэг тийм олоолаа ингэж байх. Ам бүл олоолаа байх дуртай хүмүүс. Тэгэхээр 4 охин нэг бандтай гэсэн үг. Тий, тэгэл хамгийн том нь одоо 21 2 дугаар курсаа ята. Хамгийн жижиг нь нэг 5 настай. Атман байгаа. Тэгээд нэг хүүтэй. Баярлалаа. Чухланбаатар эмч. Одоо яг энэ чиглэлээрээ төгсөөд 19 жил болж байгаа. Тэгээ бараг 20 жил болж байна. Таны онцлог юу вэ? Уламжлалын эмч мэдээж хүмүүс ингэж асууж магадгүй шүү дээ. Зөндөл олон эмч байдаг. Чухланбаатарын эмчийн онцлог нь юу юм бэ? Мэддэг шүү дээ. Сая ковидын өмнө лекц уншижсэн гэдэг та ярьсан шүү дээ. Тий. Яг хөө ер нь бол хувь хүний одоо үзэл маань хүнд нэг юмыг заагаад өгчих. Хүнд туслах бүх аргыг өөрөө сурах. Тэгээд тэрийг дараагийн одоо эмч нартаа үедээ дамжуулж өвлүүлэх гэдэг байдлаар бидний энэ улаан цангаахын хөгжиж ирсэн түүх бол номд 3 улс гэдэг энтгэг төвд Монгол гэдэг ингээд
дамжиж ирсэн. Тэгээд тэр дунд яасан гэхээр дандаа алдартай Маранбууд эмчнэрийн түүх намтар тэр номыг ингэж дамжуулсан, тэр номноос ингэж одоо хөрвүүлээд ингээд дамжсан уламжлалтайгаа. Тэгэхээр энэ уламжлалтыг бид нар хадгалах хэрэгтэй байна гэдэг үндсэн философи байгаад байгаа. Тэгээд улам цангаахаа нэг зөв танин мэдэх нь чухал байна. Яг жинхэнэ уламжлалтын жинхэнэ уламжлалтаар эмчилж байгаа гэдэг дээр очиорой гэдэг. Тэгээд жинхэнэ уламжлалт гэдэг дан уламжлалт гэдэг яг нь орчин үеийн яралтай анхны сумжийн нарийн мэргэжлийг үүсгэв. Тэгтэл одоо бүх хүнийг нарийн мэргэжлийн эмнэлгүүд шийдэж чадахгүй байна. Бүгдийг ингээд муухарлаад им тан өгөөд одоо хануур донор хийгээд ингээд цаг алдуулаад иж болохгүй байна. Энэ дээр аягүй мэдрэмжтэй байх шаардлагатай байна. Тэгэхээр энийг аль хэлийн одоо эмч нартаа яаж ойлгуулах уу? Яаж заах уу? Ямар үед нь энийг хэрэгэл, ямар үед нь энийг хэрэгэл гэх үү гэдэг ингээд усуур философи маань тийм байгаад байгаа. Тэгээ сая 23 он, за 24 он хүртэл ер нь бол их сургуульд багшилж агаад тэгээд ер нь бол бакалаврын түвшинд багшлах маань одоо болжээ гэдэг тийм мэдрэмж авсан. Нэгдүгээр курсын оюутнууд манай хүүхдтэй цацсан хүүхдүүд ороод ирчихсэн. Ер нь бол нөгөө үе ингээд бүтэн өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгээд манай тантай цацаж, манай тантай цацаж тэгээ ороод ирэхээр нэгдүгээрд нөгөө үе солигдоод инхээр миний ярины арга барил одоо би дахиад залуу үедээ заагаа тавьж өгстэй гэдэг байдлаар одоо төгсөөдний 3 жил 5 жил болцсон эмчнэр бол илүү ойрхон байгаа шүү дээ. Ярианы хувьд тэднийг хүлээж авах байдал нь гэдэг байдлаар нэг. Хоёрдугаар ангаах ухааныг ерөөсөө яг л танхим дээр дагуулж нөгөө эмчийг сүдэр мэт дагж иж сурдаг ойлголтохгүй юу? Энэ хуучин нэг байхгүй. Манай багш нар л бидэрт хэлдэг байсан. Чи эмч болъё гэвэл эмчийг сүдэр мэт даг гэж. Тэгэхээр түрүүн жавхан эмч миний асуусан асуултанд мэдгүйртэй гэж хариулсан. Энэ дээр би нэг засмаар байна. Онцлог нь гэх юм бол Чухланбаатарын эмч спортоос авсан бэртэлтэй морь, мотоцикл одоо юу гэдгийг сагсчид энтертэй ажилладаг. Ер нь бол спортын гэмтэл бэртэл дээр илүү төлхөө сүүлийн үед ажиллаж байгаа юм онцлогтой эмч. Энэ бол маш сонирхолтой байна. Та энэ талаараа ярьж өгөөч. За, улаас тунгаах ухаанд гэмтлийг эмчилдэг олон арга байна. Одоо яс бороолуулдаг тан байгаа шүү дээ. За тэгэл зөөлөд ерөөхдөө нөгөө перхенс гэдэг ойлголтоор тайлбарлаад яс булчин дээр тэгээ судсан дээр бүлэг шөрөмсөн дээр гэдэг бүгдийг ингээд задлаад нарийн аваад үзсэн байдаг. Одоо хүний биеийн анатомик хамгийн нарийн түвшиндээ болохоор бурхан бүтээж зурхтаа ашигладаг тэгийн онол гэж байдаг. Тэгийн онол одоо бидний харуул тэгш хэм гэх юм уу та. Тэвэн дээр суйрлаад хүний биеийн анатомик маш нарийнаар заасан байдаг байхгүй. Одоо орчин үеийн морфолог, анатомик-физиологийн түвшинд одоо морфологийн шинжилгээ ухааны судлаад байгаа түвшин тэг яг зэрэгцээд одоо өөрийнхөө өрлөөс нь авахлаад бүгдийг ингээд нарийн задлалцсан ухаан байдаг байхгүй. Тэг тэрийг бол би олон эмчийг дагаж иж сурсан байхгүй. Тэгэхээр хамгийн урт дагсан нь бол нэг багшаагаа яг 3 жил дагаж байсан. Тэгээд тэр хүн маань бол эмч одоо нөгөө их сургуульд багшилдаг. Тэгэхээр би нөгөө ажлын ажгаар гүйж атсаар хагаад нэгсэндээ нэг суур ойлголтоо авцсан байгаа. Дахиад одоо надад сурах зөндөө байгаа л да. Тэгээд тэр багшийн заасан арга барил дотор юу гэсэн бэ гэхээр шин хуруу тулах гэж ойлголтоо. За энийг засаж байна. За жижиг молторл, үений хагас молторлуудыг засаж болж байна. За зөөлүүдийн одоо шөрмөсний гэмтлүүдийг эмчилж алж байна. Тэгэхээр энэ дээрээ суурлаад би яасан бэ гэхээр спорт руу орсон. Тэгэхээр Монгол Улсын гавьяа тасгалжуулагч, баяр цагт тасгалжуулагч багш маань би багш гэдгийг. Багш маань 2017 онд намайг Этүгэх сургуульд багшилж яхад надад санал тавьсан. Би ингээ клуб байгуулж байгаа. Тэ манай дээр эмчээр ороод иргээд. Тэгээ би нөгөө өөрөө жоохон бас спорт талын сонирхолтой. Өөрөө тоглож чадахгүй ч гэсэн нэг тийм сонирхолтой байгаад байсан л да. Тэгээд яг багийн бэлтгэл дээр нь очиод танилцаад гэрээ байгуулад тэгээд 2022 он хүртэл Этүгэх сургуулийн Этүгийн Ирвсүүд гэдэг клубийн багийн эмч гэдэг нэртэй явж байгаа. Тэгээд тэндээс бол болоод
Монгол Улсын сагсан бөмбөгийн дээд лигийн багууд дээр за эм гард баг за итүгээр өсөд одоо Баянгол итүгээр өсөд гэж за сүүлд бол Монгол Улсын их сургуулийн одоо оюутны шгшээ багийн одоо үеийн тамирчдаас бүрдсэн эм Wings гэдэг манай Соломон дасгалжуулагч та хамтарч бас сүүлийн 2-3 жил ингээд дээдлиг дээр эмэгтэй дээдлигийн баг, эрэгтэй дээдлигийн баг дээр ингээд багийн эмч гэдэг мандаттайгаар ажиллаж байгаа. Тэгээд одоо яг улаан сонгохын барай засал хүн болгон уламжлалт хэмжээр барьдаг үл гэдэг. Тэгэхээр би тийм ээлэгт. Тэгээ яг барайд юу барьдаг вэ гэхээр одоо үндсэн нөгөө уламжлалт сонгохын яг уламжлалт хэмжлэгээ хийхээсээ гадна бүр одоо давааны агсын төвшөнд нэг үе шат илүү ялгаа гарч байгаа байхгүй. Нэг хүн болго уламжлалын эмч болгон энийг бас тодорхой хэмжээнд заавал зорж очиж сурах хэрэгтэй ийм чадвар юм билээ. Тэгэд энэ нэг даваа талаа ашиглаад тамирчдад одоо туслаад яваад байгаа. Жишээ нь тархит оргилт тэгэл тэгж штэ. Тархит оргилтыг жишээ нь барьдаг эмч бас байдیں۔ Би уламжлалт эмч гэхээр л бүгдээр барьдаг гэхээр бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ ямар нэгэн төрмөл одоо нэг далд малд юм байхгүй. Бүгдийн техникээр нь заалгасан. Сурмал гэсэн үг. Тэгээд энэ нь бол нэг барайны төрөл нь гэж байгаа байхгүй. За тэрний цаана дахиад гар засал гэж байна. Монгол цэгэн барай гэдгийг заасан бас нэг ах байгаа. Монгол цэгэн барайг гар засал гэдгийг мануал терапи гэдэг. Тэрийг заасан бас нэг гансүх гэдэг багш манайгаа. Ингээд нөгөө барай заслыг хин ямар одоо төвшөнд нь ашиглаад яг юу гимчлээд ийн гэдгээр нь дагаж очиж сурсан гэсэн үг. За одоо удам дамжсан аав нь барайж тэгээ өөрөө бас барайж чичиргэх аргын гэдгийг. Тийм төв халах арга гинэ. Нэр тамин. Тэгээ тийм аргын бас молор гэдэг манай ах байгаа. Одоо нөгөө бүр оюутан байхасаа одоо яг л нөгөө хормойдож явсаар байгаад одоо ч гэсэн найз дүүн жимшиг хураа хүүхдэн жимшиг ингээл явчихдаг. За Равчд Бауу актив та энэ талаар ярьж өгөөч. За яг нэг жилийн өмнө би нэг өөрийн компани хувийн компани ХХК байгуулад 5 чиглэлээр төслөө хэрэгжүүлээд явж байна. За нэгдүгээрт нь бол суур одоо эмнэлэг маань байгаа. За энэ дээр бол одоо эмч нар маань биднээс 10-аад хүн ажиллаж байна. За хоёрдугаарт нь болохоор эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж байгаа. Энэ дээр одоо хамгийн ихний бүтээгдэхүүн маань их гоё. Өглөө цайхан ууж амждаггүй хүмүүс зориулсан. Өглөөний цай. Тэгтээ доор нь жижигнэр зүрхний цай гэвчихсэн. Нөгөө жижигхэн боёо гэдэг шиг. Зүрхний цай гэдэг. Тэгэхээр энэ болохоор цаашаа ингээд ходоодны цай, одоо даралтны цай гэдэг одоо гадуур нийтлэг гарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй. Тэгтээ давхцахгүйгээр өглөө ингээд цайхан ууж амжихгүй бол манай бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй гэдэг байдлаар. Нэр нь юу гэлээ? Зүрхний цай, өглөөний цай гэж байгаа. Тийм. Яг бүтээгдэхүүнийхээ брэнд нэрийг болохоор энэ Ninja гэж байгаа. Нинжин сэтгэл гэдгийг нинжихгүй. Тий. Энэ манай хамгийн жижиг охины нэр. Ninja гэдэг. Тэгээд Ninjas гэдэг брэнд гэдгээр дахиад салгаж байгаа. Тэгээд удахгүй яваад эхэлнэ. За нэг төсөл маань юм эрүүл мэндийн бүтээгдэхүүн чиглэлээр. За хоёр дахь чиглэл маань болохоор эмийн урмал тариалтаар явж. Тэгээд Төв аймагт нэг газар бас үзэж байгаа манай нэг модны одоо тэрбум мод төслөөр явсан байгууллага орчны ямад олон жил ажилласан нэг ах маань бас дэмжиж явж байгаа. За нэг ийм ажил 2 дахь 3 дахь ажил нь. За 4 дахь ажил нь одоо бид нар яриад байгаа академи гэдэг. Тэгээ яг зөв сургалтын төв байх уу юу байх уу гэдэг ингээ янз янзаар асуудалж үзсэн. Нөгөө олон улстай ингээд ер нь академи гэдэг нь бол илүү өргөн хүрээнд ойлголттой байд юм байна гэдэг байдлаар компаниас салаад тустай ингээ явах хэрэгтэй байна, тамга тэмдэгтэй авах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ би нөгөө өмнө ярьсан бакалаврын төвшөнд би ингээ багшлах юугүй байна. Болжээ гэдэг нэг юм мэдрэмж аваад тэгээ сургуулиас гарч байгаа байхгүй. Тэгээд дахиад цаашаа ингээд би юугаа яримаар шүү дээ нэг одоо мэдлэг гэх юм уу хүмүүст ярих хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр академиараа дамжуулаад энийг хийж байгаа гэсэн. Одоо бол гадуур эмчнэрч явж байгаа эмнэлзэн сургалтууд бол 1 өдрийн 2 өдрийн за захин хэлбэрээр ч юм уу эсвэл 30 хоногийн хугацаатай интернетэд одоо байрлуулад нэвтэрч ороод таксад төлжөнгөд 30 хоног тэр хичээл ингээд давтан сонсч болдог байдлаар ингээд шийдэгдсэн сургалтууд яваад байгаа.
Манай академи дээр болохоор 5 хоног 10 хоногор ажлын бус цагаар амралтын өдрөөр байдлаар танхимын сургалтаар. За тэнгууд орон нутгийн юмсаар хамрагдъя гингүүд ажлын 5 өдөр нь онлайндчаад амралтын 2 өдөр нь дадлага гэдэг. Яг одоо жирэмсэн хүнийг авчирч урдаас олгож байгаа жирэмсэн хүнээс судсан бариулж үзүүлж байгаа. Өөр ингээд судас дарах арга нь энэ хороноос ингэж дараарай гэдгийг бүр ингэж техникээс нь ингэж зааж байгаа. Тэгэхээр энэ бол мэддэг хүмүүст хамаарлаггүй. Тулгымцсан асуудал одоо өдөр тутам толгордог бэрхшээл гэж байт юм байна. Эмчнэрт нөгөө шинэ ажилтныг сургах гэдэг шиг. Тэр нь тухайн орон нутагт бол тэр эмч ганцаараа төгсөө очиж байгаа байхгүй. Би нөгөө бакалаврт нь багшилжсэн болохоор төгсөөд тэнд тэр байгаа даа гэдгийг мэдж байгаа учраас тэнд нэг тийм бэрхшээл гарчлаа гэдгийг мэдж. Тэгээ яг тэр ижил бэрхшээл бүгдэд ижил байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг би ингээд сум болгонд нь очиж чадахгүй. Тэгэхээр онлайнаар танхимаар байдлаар гэдгээр ингээд явж байгаа. За энэ дээр хамгийн ихний сургалт бол яг нөгөө бүх онцлогооны суурь налсан соц онцлогооны сургалт явж байгаа. За тэгээд зүү эмчилгээний сургалт явж байгаа. Уламжлалтын онцлог зарчим гэж байдаг. Их нэрийн. Одоо хүнийг үзэхдээ хаанаас нь эхэлж яцгүй харах арга гэж үе. Хөрөлцөх арга гэж үе. Асуух та юуг асуух юм. Өвчний ангиллыг юу гэж ойлгох юм. Эмгэг зам гэж үе. Дандаа уламжлалтаар шүү дээ. Тий, дан уламжлалтаар. За энэ аргыг зааж байгаа. Тэгээд эми хоршил гэж нэг их том одоо дөрөв ерөндөг гэдгийг нэг нь им байхгүй. Одоо им тан уух гэж ярьдаг штэ. Тий. Тэгэхээр хүмүүсийн донд им тан уламжлалт тан гэж яриад байгаа чинь имийг ингэж онцгойлж нэрлэж байгаа арга. Тэгэхээр энийг хооронд нь хоршиж өгөх гэж нэг арга байдаг. За өглөө юу өөх вэ? Өглөө энэ имийг өгсөн бол өдөр нь юу өөх вэ? За нэг хотод өвддөг хүн байлихад хотодны имийг өглөө. Тэгвэл энэ хотодны имийн нөлөөгөөр хотодонд сайн боловч өөр ямар ихтэн сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэдгийг ингэж тэнцвэржүүлэх арга гэх юм уу? Тэнцвүүлдэг. Нэг ихсгээд байхгүй, багдуулаад байхгүй, хямраагаад байхгүйгээр тэрийг ингээ бүгдийг ингэж нэгтгэдэг юм арга байна. Уламжлалт найрлагчийн дотроо 2-оос эхлээд 3-35 зарим юмнууд нь 60-70 найрлага. Тийм олон имийг нийлүүлээд нэг энэ тун им жижигхэн цаасанд баагаад аваад ирж байгаа байхгүй. Нийлмэл найрлагатай жор олгоод яг ганцаараа ингийн хэрэгэлдэг арга бас байгаад. Жавхаа юм чи өөрийнхөө хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдийг Европ имнүүдээр имчилдэггүй эсвэл одоо хаяад энэ төр хөрөх юм бол Монгол тан уламжлалт тан болгодгоо. Бүгдээрээ уламжлалтаар. Тий, ханаад хөрөх. Бүр нялх байхаас нь уу? Бүр тэгэл багаас. Багаас нь. Тий. Одоо дөнгөж төрсөн хүүхдэд шарлалтын найрлахад танг өгөөд эхэлчихдэг. Тий. Тэгээ манай гэр бүл ах トゥ ойр дотныхан бүгдээрээ л Монгол имээрээ уламжлалт имчилгээгээрээ л имчилэгдээд явж байгаа. Ер нь нөгөө вакцинаас бусдаар тариа энтерт нэг хийлгээд байхгүй. Тэгээ явчихдаг таажгүй. Ямар ч гэсэн нөгөө цэцэрлэгт байхдаа нэг ханаа дээрээ таслаад халуураад байна гэд хичээл сургуулаад таслаад байхгүй л яваад байгаа. Танаа гэрт одоо байнга байдаг ямар тан байна? За ман 4 гэдэг нөгөө дархлаа дэмжих ковид үед гарсан те. Тэр. За тийм тан байна. Шижид 6, Жонс 6 гэдэг ходоодны тангууд байна. Тэгээд нөгөө ханиадны халууралтын үед өгдөг тангууд, хоолой өвдөх үед өгдөг тангууд, усигны сүүн баслагдаг тангууд. За нэг 20 төрлийн тан байгаа хаа. Манай хүүхдүүд том жижиг бүгдээр юм байна. За наа тийм тан байна өдөөдөө басгадаг гэхэд очоо баслагаад аваад ирдэг. Норов 7 гэдээ бас байдаг тийм. Таман 4. Сая яг энэ ялцчгүй ковидээс хойш хүмүүс нэлээд мэдлэгтэй болсон баха тий. Тэгсэн. Норов 7 энэ ман 4 энтри чинь айл болгон л баг гэртээ. Тий. Уламжлалт ийм уухан зөв юм байна гэдэг мессеж атсан. Ялцчгүй тэр вирус бол үнэхээр тэр нь сайн дарагддсан байлээ. Вирусыг устгаж байгаа биш юм байна. Тэр вирусээр үүсгэх өвчний эрсдэлтэй одоо өвчний тэр боловсрох гэдэг байгаа. Тэр эрсдэлтэй үе шатыг маш хурдан боловсруулж одоо биеийн дархлаа гэдэг байгаа шүү дээ. Манайхаар бол нөгөө хэсэг босог хий одоо уламжлалын шор бол тэ дархлаа гэж яриад байгааг. Нэгсэндээ хүний өөрийгөө эдгэх тэр дотоод хүчийг гэж байгаа. Тэр 3 гим гэж яриад байгаа. Тэр махбодийн хүчийг
сайжруулангууд хүний бие өөрөө тэр вирусыг устгах. Тий. Тэрээс яг вирус юм бол биш. Ханиадны ч юм биш. За тэгвэл жоохон эмчээсээ арай өөр юм асуумаар байна. Таны ер нь чөлөө цагаар хийх дуртай хобби гэж ямар хобби байна? За 7 ногтой багада 1-2 өдөр хотоос гар авчихдээ. Тэгээ хамгийн сүүл сая Сэлэнгэ аймгийн Мандалсан зүү хараа хэрэг тосгонд очиж ирсэн. Гэр бүлэрээ юу? Найзуудаараа Геронтологийн төвийн эмч нартай. Эмч нартай. Одоо хэрэг тосгоны 400 ахмад эдэм байна. Тэрний төлөөлөл болсон хүмүүсийг үзээд за 2 өдөр бол нийтдээ 80 хүний үзлэг хийгээд тэгээд ясны зэрэгжилтийн аншлагаа цусны гэдэг ингээд Европ аншлагаагаар тэгээ уламжлалт эмчтэй. Тэгээд би болохоор эрүүл мэндийн лекц. За тэр дотроо ковидын дараах үлдгэцийн үед уламжлалт ухаанаар яаж эмчилж байгаа вэ? Уушгинд үүссэн асуудлыг одоо зүрх судаснд үүссэн асуудлыг яаж эмчлэх вэ гэдэг талаар ойлголттой өгч явсан. Тэгэхээр чөлөө цагаараа хүртэл жавхан эмч байна. Хүмүүсийг эмчлээ явж тэгээ буянтай хүн байна. Тэгээ нөгөө найзууд тэгтий. Чи ямар олдох биш гэдэг. Би байж л чи уулзыг үл тэнд хүрээд ирэхтэй тавалдаг байхгүй. Гэхдээ энэ чинь юм байхгүй юу? Яг го бусдтай харьцуулах юм бол ингээд хөдөө гадаа ингээд таквал тэнэд ийн гэж ингээд найзууд ингээд гэр бүл юм ах дунар дарамда маш унаар нэг тэнсэн амтан байгаа ингээд ажиллаа хийдэг юм уу юм гэлдэг. Гэтэ би нөгөө нэг ан агнур ч юм уу гадар дээрэлэн ч юм уу ингээд уул аваар ч юм өнгөг дандаа нөгөө нэг эмч нартайгаа уулзаал үзэх шаардлагатай хүмүүсийн үзээл. Ер нь бол байгалийн тэр одоо харшаан ургамал уул усны байр байдлыг үзээл. Тэгжил явж байгаа. Тэгээ энэ цаана юу гэхээр энэ анх бүр ингэсэн 2009 оноос эхэлсэн. Миний явах хобби. Нэг хобби юм байл л дээ. Над дээр ирсэн хичээл орж байгаа ангид манай оюутнууд 21 аймагаас ирээд байсан байхгүй. Тэгээ би хичээл зааж байхдаа нөгөө хичээл дээр байгаа онлын мэдлэг эмнэлзийн одоо тэр өвчин загварыг нөгөө тухайн орон нутагт гэдэг юм нөгөө нутгаас ингээд хүрээд ирсэн өөр ёс заншилтай хүмүүст ойлгохын тулд би өөрөө мэдих шаардлага гарсан. Тэгэл явж эхэлсэн дээ. За танайх чинь тэгээ нэг 10 жилийн дараа бол 21 аймагт таарсан. Нөгөө танаас өмнө тэгдэг, танаас өмнө ингэдэг. Танаас өмнө тэр цаа чи ингэдэг, тэр хоол чи ингэдэг, танах махаа ингэдэг гэдэг ингээд нөгөө онл дээр махыг ингэж идэрэй гэсэн байгаа чинь баяул гэд махыг ингэж иддэг байхгүй. Тэгэхээр энэ нь таны өвчний энд нөлөөлж байгаа байхгүй. Хөвсгөлд ингэж идээд байгааз. Тэ. Өмнө говьд, дорн говьд ингэж байна. Дорндод ингэж байгаа байхгүй. Нөгөө нутаг нутгийн хоол ундаа, идэ ундааны хүмүүсийн тэр эдэлж хэрглэж байгаа зүйлүүд. Тэгэл одоо ус ургамлын байр байдлаас ахуулаад ийм өвчин танаа нутагт их гарах гэдэг. Тэгэхээр чи энэ өвчнийг хэлээ судлаарай гэж оюутанд ингэж төлөвчөнгүүд нэг гэрэл аснаа да тэ хүнд сонирхол төрнөд. Энд нэг онл яриад энд амьдрал дээр шал өөр өвчин зовлон яваад иж болохгүй байхгүй. Энэ амьдрал дээр байгаа асуудлыг бид нэр онлын мэдлэгээр гаргалгааг нь гаргаж байгаа дэмжлэх хэрэгтэй. Энэ ухааныг л заах гэсэн үднэс явсан. Тэгэл ер нь бол нэгдүгээр хобби бол тэнх хэл юм бэл. Тий тэнх. За хамгийн сүүл сая Хөх хот явчаад ирсэн. Ер нь гадаа явдаг. Хөх хот гэснээс ер нь Хөх хотод яг энэ өөрийнхөө мэрэгжлийнхаа шугамар хамтарч ажилладаг найз нөхөд уламжлалын эмчнэр зөндөө байгаа юу? Баг. Өөр Монгол найзууд байна. Хятад эмчнэр байгаа. Өөр Монголд хятад дан дээр сураад төгсөөд ирсэн хүмүүс байна. Тий. Итгүүх сургууль дээр Улаанстан ухааны тэнхимийг анх байгуулчихсан. Тэнхим эрхлэгчээрээ ингээд удирдлагууд дэмжиж манай найзууд бас дэмжиж уламжлалт ухааны анхны тэнхим байгуулчихсан. Тэрнээс өмнө тэнхимгүй мэрэгжлийн зөвлөл гэдгээр явчихсан. Тэгээд тэн дээр бага бүртгүүлэхтэй одоо сургуулийнхаа удирдлагатай ярьж хагаад багш нараа урд төгссөн багшийг Монголд төгссөн 4 сургууль 5 сургуулийн төлөөлөл гэдэг багш нараа тэг зөвлөсөн байхгүй. Тэгээд тэндээс яж юм тэгэхээр Улаанстан ухааныг тэр хүмүүс өөр өөр өнцгөрөө харж байгаа. Тэрийн бүгдээ зангидаж нэг цэг дээр авчирч хагаад хичээлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. Маш олон хүний тус дэмийг авч нөгөө одоо намайг ингээд дэмжиж тэр хөтөлбөр сургуулийн ингээд амжилттай зохион байгуулахад
маш олон хүн одоо итгэж дэмжиж байсан учраас тэр амжилттай болсон. Та саяхан нэг чуулган зохион байгуулсан шүү дээ. Сошиал дээр жавхаа эмч нэлийн тий актив байдаг тий. Тэгэхээр энэ сая зохион байгуулсан чуулганыхаа талаар ярьж өгөөч. За. Нөгөө хамгийн анх ярьсан төрийн бас байгууллага. Манай төрийн бас байгууллага хуучин бол Оточ Манаран их сургуулийн төгсөгчдийн холбоо гэж байсан юм. Тэгээ бид нэр холбоог нь салгаад өөр хүнд одоо хариуцлаад хамаг тэмдгийг хүлээлгээд өгсөн. Одоо бол бүх одоо улсын хэмжээний гадаад дотоод гэхгүй бүр олон санаа ухааны мэрэгжлийн биш байгууллагууд өөр одоо шүдний эмч манай төр шаналхны эмчнэр хүртэл манай гишүүнд ороод ирсэн явж байгаа байхгүй. Тэгээ тэр төрийн бас байгууллагаараа яг ажлын хэсэг гэдэг одоо оролж оролцоод ажлын хэсгийн ахлагчаар нь манай төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн цолмон эмч маань ажиллаад ингэ явсан. Тийм. Тэгээд чуулганы гол зорилго бол уламжлалтын анхан шатанд байгаа орон нутагт байгаа эмчнэрийг бид нэр цуглуулахыг зорьсон. Нийт одоо 300 хүн байгаагийн 70% нь орон нутаг гээд 70% нь улсын байгууллага гээд 70% нь удирдах ажилтан гээд ингээд нөгөө эхнээсээ бүтцээ зургаж жагаад тэгээд хийчихсэн. Энэ дээр мэдээж нөгөө дийлэнх хувь нь улаан тангаа ухааны яг эмчгээд тэгэхээр улаан тангаа ухаанаар эмчийн яг өнөөдөр ажиллаж байгаа ажлын байран дээр ажиллаж байгаа улаан тангаа ухааны эмчнэрийг статистик нь харахаар одоо Оточ Манаран их сургуулийг төгссөн эмчнэр байгаад бас. Тэгээд тэр яг тооцоололоороо ч гэсэн нийт оролцогчдын 65% байсан хаа сүүлийн тоон. Оточ Манаран их сургуулийг төгссөн эмчнэр. Гэхдээ тэр дунд ч хараа цэргийн засгийн эмч байж байгаа юм. Мэдрэлийн эмч болсон хүн байна. Өрхийн эмнэлгийн дарга байна. Сумын эмнэлгийн дарга байна. Яг уламжлалтаараа явж байгаа хүмүүс. Яг бид нар шиг ингээд уламжлалтын эмнэлэг нэг явцсан хүмүүс ингээд. За тэнгүүд улаан тангаа ухааны удирдах ажилтны чуулган гэж. Тэгээд нэг сард Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад түүнийг дагаад хэрэгжүүлэх төлөв гэж гарсан. Тэгэхээр тэр хэрэгжүүлэх төлөвөө одоо тэр ерөнхийлөгчийн зарилгыг бид нэг ойлгох хэрэгтэй. Нэгтгэж нэг л ойлгох хэрэгтэй. Тэнд ерөөсөө ямар нэгэн энэ ингэсэн үг, энэ ингэсэн үг гэж өөрөө тайлбарлах шаардлага байхгүй. Гол ач холбогдол нь юу вэ тэр зарилгынх нь? Зарилгын улаан тангаа ухааныг хөгжүүлэх. Хөгжүүлэх. Ерөөсөө тэгэл байна. Дотор яг дэд бүлгүүдэд тавагдчих. Бид нар улаан тангаа ухааныг өв саядлаас нь болоод хүний эрүүл мэндэд зөвхөн монгол хүн биш. Ерөөсөө ингээд хүн төрөлхтөнд туслах маш том ухаан энд байна. Энэ бол шинжлэх ухаанч гэж хэлж болно, шинжилсэн ухаанч гэж хэлж болно гэж үзэж байгаа. Тэгээ энийг л бид нар хүмүүсээр дуу хоолойг нэгтгүүлье гэдэг байдлаар. За ингэж үзсэн. Хоёрдугаар том одоо философи бол яасан гэхээр дэмжлэг авсан. Ямар? Хуйлтай болъё. Уламжлалт амгаах ухааны хуйлтай болъё. За энэ дээр яасан гэхээр улаан тангаа ухааныг одоо салбарыг үйл ажиллагааг зохицуулахын тулд 20 гаруй хууль дотор жижигхэн нэг заалт 1-2 үйлбэр яваад байгаа. Одоо хамгийн том эрүүл мэндийн хуулинд гэхэд нэг л үг байхгүй. Өрнийн орчин цагийн болон улаан тангаа ухааны аргаар хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг. Тэгээд цаашаа байхгүй. Ингээд цорхнод гараад байна. Тэгэхээр таны бодлоор ер нь ямар хугацаанд хэрэгжих вэ энэ асуудал? Хуулийн асуудал. Хуулийн төсөл нь яваад ер нь бол нэг 60% болцсон байгаа. Манай энэ улаан тангаа бидний зохион байгуулсан удирдах ажилтны чуулганы өмнө эрдэмтдийн чуулган бас болсон. Улаан тангаа ухааны бас эрдэмтдийн зөвлөгөөн болсон. За тэн дээр бас яригдсан. За тэрний өмнө бас 2 газар яригдсан баг. Ингээд 3 манах 4-т нь болж байгаа. Тэгээд тэнд донд ч яаж нэхэр хуйлтай болох гэдэг юм байна л гэдэг байхгүй. Яг хууль дотор хэдэн бүлэг хэдэн заалтаа. Тэгээд чиний ажиллаж байгаа яг өндөр ажлын байранд яг наад хуульч яг очиод тусах уу? За чи наадах яг одоо хараад тах. Гэвд бид нар ингээд дэлгэцээр ингээд QR уншилж хагаад багцал суулгаж байгаа. Тэр ордон дотор 2 өдөр ярилцаж байгаа байхгүй. Тэнгүүт маш олон ойлголт зэгцэрч байгаа. Нэгсэндээ уламжлалтын салбарыг хөгжүүлэхээр уламжлалтын эмчнэр маань өөрснөө хоорондоо ойлголтын зөрүүтэй байгаа. Энийг л бид нар нэг зөвхт харуулах зорилготой байсан гэсэн. Ойлгоо хэдэн хүн цугласан бэ? Дэмжлэг авч байгаа. 400 гарсан.
400 300-аар бага бүрдэл. Тэгээ ажлын хэсэгтэйгээ бусад оролцогчтой 400-аар авчиж илээ. Тэгээ 2 өдөр хоёуланд нь 300 хүнээс буугаагүй 310 байгаад. Тэгээд тэр нөгөө төрийн ордны одоо ажлын албаных нь хүмүүс чуулганы хэрдэх өдөр ийм хүн байсныг одоо танахаас л харж байна. Танах ямар итгэвтэй юм бэ? Үнэхээр их тоо байна тийм. Тийм байдлаар. За хоёр дахь нь болохоор улаан танахны төвтэй болъё. Одоо нөгөө дэмжлэг авч байгаа хоёр дахь чиглэл маань энэс. Төв. Нэгсэндээ улаан танахны салбарын асуудлыг хариуцдаг. Тусдаа газартай болъё. Тэгвэл болохоор манайх яаж юм гэхээр эрдэнэлийн яам одоо улсын газрууд дээр яг тусдаа хариуцсан мэрэгчлэлтэн байхгүй. Бид нар асуудлаа хэн хандах вэ гэдэг нь ойлгомжгүй. Эрүүл мэндийн яамны мэрэгжлийн салбар зөвлөл гэж байдаг. Бид нар салбар зөвлөлд бид нар бичгээ хүргэдэг. За тэр нь цаашаа дээд албан тушаалтан руу төв байгууллага руу очдог. Тэгээд замхардаг. Энэ одоо ингээд 37 жил болж байгаа байхгүй. Улаан танахны хамгийн ихний одоо 90 он гэдэг нэг морин жил гэдэг шиг энэ жил бас морин жил бас 37 жил болсон байгаа. Тэгээд тэр 37 жилийн 20 жилдэнтэй донд хотголдсон боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэд бүх чиглэлд нь ингээд тойроод талаас нь харцсан хүний хувьд ингээд харахаар замхардаг асуудал маш их байгаа. Шийдэгдэх алга болцдог. Тэгээд нөгөө ажил хариуцж байсан хүн солигдохоор, ажлын хэсэг солигдохоор дахиад бүх машинаас нь ярьдаг. Ингээд зовлонтой. Тэгэхээр систем бүрдүүлээд тавьчих юм бол бид нэр тэр хүн солигдох нь намаагүй ингээд явж байна гэсэн. Ийм том ажил. Тэгээ хууль маань одоо улсын их хурл руу удахгүй орчих байх. Энд дээр маш тийм одоо төрөвчлсэн маягаар бид нэр зохион байгуулалтаа хийгээ явж байгаа. Эрүүл мэндийн яамн дээр улс танахны хэлтс байгаа. Хэлтс дээр нэгтгэгдээд явж байгаа. Жавхан эмчин хилдэг өрөө байдаг тийм ээ. Уламжлалт дангаа ухааныг зөвөр ойлгох юмсан гэдэг. Тань мэддэг. Тэгэхээр зөвөр ойлгохгүй буруу ойлгоод идэх шалтгаан нь яг ямар буруу ойлголтууд байдгийг. Хүмүүсийн буруу ойлгоод идэх тэр зүйлийг та тайлбарлаж өгөөч. Мэргэжлийн бас хүмүүсээс одоо ялгараач ял гэдэг. Одоо сошиал дээр явж байгаа 100 бичлэгний 90% нь мэргэжлийн бас хүмүүс. Нийтдээ галт. Арай их тоо юу? Арай их тоо. Тий. Тэгээд манай өөрийн салбарын улаан танахны эмнэлгийн пэйж хөгждөггүй. Нэг урд хөнөө үзэл ингээл нухсаар байгаа. Таардаг байхгүй. Сошиал дээрээс мэдээлэл аваад очиж байгаа энэ одоо сахарт гэдэг юм уу, даралтанд гэдэг юм уу, үе үчинд сайн гэдэг нэг бүтээгдэхүүн борлуулад сурталчилж байгаа хүмүүсийн 90% нь мэргэжлийн бус хүмүүс хата. Аюултайгааз. Аюултай энэ бол маш аюултай. Тэгэхээр хоёр талтай гэж хардаг. Эмчнэр өөрсдөө идэвхтэй байлгамаар байна. Идэвхтэй гэдэг нь энэ тэнд гараад гүгээд орилоод гашгараад гэсэн үг биш. Улс төр игээл талбай дээр шагсаад гэсэн үг биш. Өөрийнхөө чадж байгаа зүйлийг би энийг ингэж эмчилдэг шүү гэдгийг ярилгах. Яриад өгч. Тэгэхээр манай улаан эмчнэр жоохон цухтаан ярихгүй. Сошиалаас одоо телевизаараа шалтгаан нь юу вэ? Яагаад? Мэдгүй. Бас мэдгүй. Яагаад ярих байгаа юм гэхээр зөндөө мэддэг хүний урд гараад юу ярих юм гээ. Улаан танахны эмчнэрт нэг тийм ёс зүй гэдэг нэг актер нэг тогтсон ойлголт. Хүний урд орж ярихгүй. Тэгээ хүнээс давж ярихгүй. Өөрөөс нь энэ хүлээ мэдж байгаа гэсэн байдлаар ханддаг. Зөвхөн эмч өвчтний хооронд өвчтнийг инрэх, өвдсөн хүнийг инрэх тэр ёс зүй гэдгээс гадна тийм нэг ойлголт байна. Гэж харж байгаа. Хоёрдугаарт нь иргэд олон нийт юу гэж юм гэхээр уламжлалт гэдэг нэрийг хараад гүйж очиж чадах. Тэгтэл тэр нь уламжлалт биш гоо зүгээр хятадаас орж ирснэг тас байгаа. Амар гад. Тэгэхээр энэ дээр л миний одоо нөгөө улаан танахны зөв танин мэдээч. Яг мэрэгжлийн эмнэлэгт мэрэгжлийн эмчт нь очиж. Тэгэхээр тэрийг хаанаас олох юм? Бас асуудал байгаа. Манай уламжлалтын одоо тусламж үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд нээлттэй биш байна. Яг Солонгос, Хятад тий урд энтер явж байхад аялж байхад уламжлалын
эмнэлгээр монголчууд ордог л доо. Очихоор ингээд офисынхаа хан дээр өөрийнхөө гэрчлэгээ тэр мэрэгжлийн сертификат энтрийг жаазлаад үлгцсэн байт юм билээ. Манайхан тэгдэг үү? Манайхан бол үлгэж болно, үлэхгүй. Бүгдээрээ л адилхан босрлын тухай хуулиараа 6 жилийн бакалаврын түвшиндээ төгсөөд эмчлэг эрхийн лицензээ 5 жилийн хугацаатай сунгаа явж байгаа. Бүх юм яг хуулийн дагуу явж байгаа. Тий. Тэгсэн мөртлөө нөгөө мэрэгжлийн бус хүмүүсээс шалд орох юм шиг. Зүгээр шүтний эмнэлэг хүртэл ороход гадаадд ер нь одоо тэр Азийн орнуудад өөрийнхөө мэрэгжлийн диплом өнтер үлгцсэн байт юм билээ. Энд чинь бас нэг талаасаа зөв байхгүй өвчтөн за би явчихсан мэрэгжлийн үнтэй харьцаж байгаа юм байна гэсэн итгэл төрнө тийм ээ. Тийм. Ер нь бол нөгөө маркетинг талаасаа маркетинг менежмент гэдэг байлаа тий. Тэр талаас л уламжлалт инженер маань өшөө жоохон задгаарч тэгэхээр задгаар нь гэхээр л хүний нүдэн дээр зурагтаар бичлэг хийгээл нөгөө нэг цос мос гаргаад л ингэж болохгүй л тий. Тэр нь бол тодорхой хэмжээнд зөв өнцгөр нь одоо ялангуяа нийгмийн эрүүл мэнд чиглэлээр ярьж явах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй болохоор мэрэгжлийн бас хүмүүстэй ингээд цаана нь хүний эрүүл мэнд тохироод байгаа. Та яриагуугаас болоод гэж байгаа байхгүй юу? Магадгүй 100 бичлэгний 50 нь уламжлалтын яг мэрэгжлийн хэмжээр яриад эхэлчихвэл нөгөө мэрэгжлийн бас хүмүүс аяндаа шахагдаж эхэлж байна. Гэж харж байгаа. Зүгээр айгуу дураараа штэ. Би энэ нурууны бас өвчтөе хүмүүстэй ажилтаа. Тэгэхээр нуруу өвчснөө нэг өөрөө нэг арга ухаан болоод нуруугаа зүгээр болгоцсон байна л да. Тэнгүүдээ тэрийг заагаа яваадах байхгүй. Зүгээр нуруу өвдөх хүн. Тэр юмч биш шүү. Тэгэхээр энэ дээрээс хавлал ингээл асуудал зөндөө байгаа. Тэгээ зохицуулт байхгүй. Зохицуулт байхгүй. Одоо нөгөө мэрэгжлийн эмнэлгийн газар тусгай орчинд хийх ёстой эмчилгээнүүд нь зүгээр гадаа нэг фадалт газар дурын газар хийгдэж байгаа. Яг энэ нөгөө түрүү менежмент гэж хэлснээр бид нар дээр ирээд үзүүлэхээр цаг аавн эмчин үзэн за тэгэл нэг ийм тан уух юм байна та ийм өвдсөн байна гэд нөгөө хүн чинь ингээд за өөртөө ирсэн чинь бөө өвчнөд болоод сэтгэлээр онцтой юм шиг. Нөгөө мэрэгжлийн бас хүмүүстээр очихоор нөгөөдөл чинь та хэдэг нэ та гоё болно би таны наадах чинь яг одоо янслаад гээл нөгөө харилцаа хандлагын хувьд ч юм уу хэд мэрэгжлийн байх нь бас нөгөө талдаа хүмүүсийг бас төрөгдүүлээд байгаа өөрсдөөсөө холдуулаад байгаа ч юм уу уламжлалт эмчээр атсан чинь баг идэхгүй юм биш үү гэлтэй зүгээр энд атсан чинь тэр хүн чи харьяастай гэлс ингээд үхэл тэр нөгөө хүн юу хэрэгтэй байна гэдэг нэгдүгээр хүсэл зорилгыг бид нар сонсохгүй өөрсдийнхөө нөгөө мэрэгжлийн онцлогоо имжлэгээр ингээд нөгөө хүнтэй ингэж харилцааны хан үүсгээд байгаа нүг гэж хараад байгаа. Гэхдээ хүнийг хуур гэсэн үг биш л дээ. Их олон гаргалгаа байгаа. Эмч талдаач байна, иргэд талдаач байна гэж хараад. Тэгээд энэ дээр л тэр олон санах нэг зөв танин мэдээч хий. Сая өнөөглөөний фэйсбүүкийн нэг пост харж байсан чинь одоо нөгөө хоолой өвдөд хоолойны буглаа хоолой өвддөг асуудал одоо амар их байна. Дэлдэхэ болчлоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол зөвхөн уламжлалтаар нэг юмэр хоолойгоо зайлал, нэг юм уугаал. За тэгээд шаардлагатай бол тэр засал эмчилгээ хануу төнөр хийлгээл тэр 3-5 хоногт идэх юм байхгүй. Тэрийг явсаар байгаа тэр буглуулаад мэдцэслэр шийдэх асуудал биш байхгүй. Тэгэхээр иргэдэд энэ мэдээлэл очихгүй байгаад нэг ингээд гол зураад байгаа юм дээр байхгүй. Нэгдүгээрт мэдлэг байхгүй, хоёрдугаарт бас маркетинг муутай байна. Мэдээлэл очихгүй. Одоо Монголд одоо 29 л үз юм. За баг 20-од FM байна шүү дээ. Уламжлалтаар одоо битэр шиг ингээ ярьж байгаа онцөг байхгүй шүү дээ. Зөвхөн болчиход байгаа. Тэг энийг л За өнөөдөр цаг зав гаргаж хөрөлцөн ирж маш сонирхолтой мэрэгжлийнхаа дагуу ярилцлага өгсөн Жавхан эмчтэй баярлалаа. Тэгээ сонсогчдод зориулаад та юу гэж хэлмээр байна? За эрүүл мэндийг хүсье. Ер нь бол өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх гэдэг тал руу өөрсдөө их сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Маш олон төрлийн зөвлөгөө мэдээлэл байна. Тэгээд тэнд донд мэрэгжлийн байгаарай, мэдээлэлтэй гараа. Ингэж хэлээ да. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За.